бүх өөрчлөлт өөрийнх нь дотроос л болдог. Гаднаас болдог өөрчлөлт гэж юусоо байхгүй. Би ер нь залуу хүмүүстэй уулзах юм бол хэдхэн зүйлийг л хэлхийг хүсдэг. Маш их унших хэрэгтэй. Одоо та бүхэн хичээх юм бол дэлхийн хамгийн сайн сургуульд орж болно. Хамгийн сайн компанид ажиллаж болно. Эсвэл яг энэ улаан гомоосоо дэлхийн хамгийн мундаг компанид ч бас ажиллаж болно. Ийм сонголтууд байгаа. Тэгэхээр энд хүрэх гол зүйл бол та өөрөө би одоо энэ уулзалт дуусны дараа Цэдэн балгын хөшөөн дээр очих гэж байгаа. Цэдэн бал дарга 1991 он 4 сарын 20-нд Москвад нас барсан. Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, намын ерөнхий наримчгийн дарга, Монгол улсын маршал гэдэг цолуудын бүгдийг хураацсан байсан. Тэгээд дислэгч генерал гэд тэр хүнийг оршуулсан. Цэдэн бал даргын оршуулган дээр Цэдэн бал даргын ингээд зургийг бариад зогсооч гэж надад хүн санал болгосон. Тэгээ би бол зогссон. Хүн болгон муулж явах үед нь бид нар тэр хүнд хүндэтгэл үзүүлж явах ёстой. Энэ бол өөрөө бас бусд хүмүүст дохио болох ёстой. Бид нар түүхээ үнэн боттойгоор нь хүлээж авч хүндэтгэл үзүүл чаддаг байх ёстой гэж ингэж бодож байна.